Сайн байцгаана үзэгчдээ, эдийн засгийн тайван нэвтрүүлгийн 3 дахь дугаар та бүхэнд хүрж байна. Үзэгчдээ, нэвтрүүлгийнхаа шинэ дугаарт бид гадаадын хөрөнгө оруулалтын сэдвийг дахин хөндөж байгаа юм. Тэгэхээр 2014 онд Дэлхийн банкнаас гаргасан тайлан судалгаагаар бизнесийн орчны судалгаагаар Монгол улс 72 жигсэж байсан бол 2015 онд энэ судалгаанд 56 жигсэж урагш байр агчээ. За түүнчлэн бизнесийг хамгаалах чиглэлд бол эхний 8-д орсон үзүүлэлт нь бид хөрөнгө оруулалтын хуулийг баталснаар гадаадын хөрөнгө оруулагчдад хөрөнгө оруулах орчныг багаар илүү тогтворжуулж байгаагаа илэрхийлж байгаамаа. Өмнөх дугаартаа бид гадаадын хөрөнгө оруулагч 3 эрхмийг урьсан бол харин энэ удаад бодлого төлөвлөгч болон хөрөнгө оруулагчтай голчлон нүүр тулж харьцдаг 3 зочноо танилцуулъя. Хамгийн ихний асуултаа хөрөнгө оруулалтын газрын дараа Чавхлан Баатар тавья. Тухайлбал улс төр эдийн засгийн орчин хамгийн тогтвортой байж чадах юм бол хөрөнгө оруулагчид өөрсдөө ямар ч эргэлзээгүйгээр Монгол улсыг зорих боломжтой гэж. Тухайлбал нэг тогтворчлтын гэрчлэгээ гэж яриад байгаа. Энэ маань одоо яг хөрөнгө оруулалт бизнесийн орчныг тогтвортой болгож чадж байгаа юу? Монголын уул уурхайн төслүүд 40 орчим төсөл дэлхийн одоо 4-5 томоохон хөрөнгөний биржлэр тухайн үед гараад энэ төслүүдээр дамжиж орж ирсэн мөнгө ерөнхийдөө зогссон гэсэн. Зөвхөн бид нар ингээд аясаараа уул уурхайн салбарт орж ирж байсан хөрөнгө оруулалт маань зогсчоор яах юм бэ? Эдийн засаг яах вэ? Агшилт өгнө, хурдад саарлаа тийм ээ. Тэгэхээр энэ бүхний нөлөөг багасгахын тулд бусад салбаруудаа татах хэрэгтэй. Тэгэхээр эрх зүйн орчинд шинжилэл хийх тийм бодлого яваад одоо энэ 2 жил энэ бодлогыг хэрэгжүүлж хөрөнгө оруулагчдыг за хамгаалдаг юм байж олон улсын гэрээнүүдэд нэгтцсэн юм байна. Хөрөнгө оруулагч бол айхгүй шүү дээ. За би ямар ч байсан шүүхтээд арбитртад мөнгө олчих юм байна. Энэ бол хууль бусаар хураахгүй гэж байна энэ улс гэдэг. Нөгөө талд нь бол хөшүүрэг төгөл дэмжлэг юу байгаа. Тийм ээ. Шууд одоо жижиг зах зээлд эсвэл шинэ зах зээлд ороход хөшүүрэг хэрэгтэй. Тэгэхээр энэ дээр нөгөө докторжуулах гэрчлэгээ, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах асуудлууд эсвэл заавал татварын байх албагүй, татварын бус дэмжлэгүүд юу вэ гэдгийг хараад байгаа байхгүй. Тэгэхээр энэ хүрээнд ярих юм бол бид нар яг 15 онд бол нэлээд идэвхтэй энийг хэрэгжүүллээ шүү дээ. 3 хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан, 7 докторжуулах гэрчлэгээ олгосон. Тэгэхээр энэ 10 төсөл багхгүй. Нэг докторжуулах гэрчлэгээний цаана нэг том төсөл. Нэг хөрөнгө оруулалтын гэрээний цаана нэг том төсөл. Тэгэхээр энэ 10 төсөл нийлээд 6 их 80 төгрөг тий. За тэгвэл эрх зүйн орчны төр үлдээгээд би бэлгүүнээс асуурна. Тухайлбал за өөрөө хөрөнгө оруулалтын банкар дамжуулаад яг хөрөнгө оруулагч болон бизнесийнхний голд гүүр болж холбдог хүн байгаа. Тухайлбал тантай хамт 2-3 жилийн өмнө ч юм уу ажиллаж агаад улс төр эдийн засгийн орчин муудлаа гэдэг шалтгаанаар хамт Монголд хөрөнгө оруулалтын ажиллаж байгаа гараа явцсан хэдэн компани байна. Бидний харьцажсэн нь болохоор одоо уул уурхайн хайгуулын чиглэлээр ажилладаг байсан 20 гаруй байгууллага байл дээ. Тэр 20 гаруй байгууллагаас одоогийн байдлаар бол яг идэвхтэй санхүүжилт босгоод хайгуулынхаа ажлыг хийгээ явж байгаа 2 компани. 20-с 2 үлдсэн байна. 18 нь ямар шалтгаанаар гарсан талаар танд судалгаа бий юу? За тэд нар бол ихэнх шалтгаан нэгдмэл л дээ. Яг 2 үндсэн шалтгаан байгаа. Эхний шалтгаан нь бол нэгдүгürt нь одоо олон улсын банк санхүүгийн одоо энэ орчин нөхцөл бол тийм таатай биш байна. Тийм байгаа болохоор тэр компаниуд одоо манай Монголд оруулах хөрөнгөний зах зээлээс босгож чадахгүй байна л да. Энэ бол нэгдүгээр шалтгаан. Хоёрдугаар шалтгаан нь бол арай илүү манай Монгол улсын ялангуяа энэ төрийн одоо хүн сурталт юм тийм ээ хүн сурталттай арай холбоотой. Энэ маань болохоор арай том компаниуд нөлөөлөд байгаа. Өнгөрсөн 15 онд бол одоо дэлхийд одоо нэлээд томоохон тооцогдоход Anglo American гэдэг компани бол Монголд хувьсаа хаахаар шийдвэрчлээ. 16 он гарсаар одоо дахиж өшөө нэгэн том компаниуд бол өөрсдийнхөө хувьсыг хаана гэсэн тийм яриа явж байна л да. Тэгэхээр энэ компаниуд яагаад хувьсаа хаагаад эхэлж байгаа юм бэ гэхээр мэдээж одоо нөгөө төв офисоос ирж байгаа нөгөө зардал хасах нэгдүгээр төлөвлөгөө. Хоёрдугаарт нь манай Монголд өөрсдийнхөө үйл ажиллагааг идэвхтэй явуулж чадахгүй байна. Яагаад идэвхтэй явуулж чадахгүй нэг вэ гэхээр тэр компаниуд Монголд шинэ төсөл олох гэж, шинэ орд нээх гэж ирдэг лиценз нь олддог. Тусгай зөвшөөрлөнд байдаг. Ийм нэг хүндрэлтэй тулгараад энэ хүндрэлийг бол сүүлийн одоо 2010 оноос хойш ярьж байна л да. Ингээд энэ жил 6 дахь жил рүү орлоо.
6 жил хөрөнгө оруулагчид бол ингэж дахиж одоо орд хаах, ачаалт мултал хайхын зөвшөөрлийг төрөөс хүсэж яваад тэр нь олдохгүйгээр ингээд яхахгүй зарим нэг нь бол үйл ажиллагаагаа явуулчихна. Мөн дээрээс нь санхүүжилт олдохгүй байгаа нь бол илүү одоо нөхцөл байдлыг хөндрүүлж өгч байна л да. За мөнгөлөөс асууя. Тухайлбал өөрөө Cover Mongolia компаниг эрхлээд за Монголын талаарх ихэнх мэдээллүүд яг өөрийн чинь гаргасан албан ёсны тоо мэдээллээр дамжаад гадны том хэвлэл мэдээллийн байгууллага руу явдаг. Гадны хэвлэлүүд хамгийн их шүүмжилдэг, Монголыг шүүмжилдэг өнцг нь юу вэ? 12-ны хууль хэдий хатуу хууль гарсан боловч тэрийн дагалдах журам нь хизээ гарлаа. Жил хагасын дараа гарлаа. Тэгэхээр чи нөгөө хууль нь байгаа мөрчлөө тэр хэрэгжүүлэх механизм ерөөсөй байхгүйсэн учраас 12 онд оруулах хийсэн хөрөнгө оруулалтыг болчихж байгаа. 13 онд болчихж байгаа. За тэгээд дээрэс нь энэ үед нь давхцсан нь болохоор мэдээж дэлхийн түүхий эдийн унссан. Энэ бүгд давхцаад ирэхлээрээ тэрийг нь дагаад бол сэтгүүлчд бол тэднээс зориулсан л мэдээ гаргаж байгаа учраас хамгийн түрүүнд за хууль гаргалаа, оюутлогоо эсэргүүцэж хэдэн их хурлын гишүүн гар үсэг зурлаа. За уулуурхаан сайд нь би оюутлогын гэрээг өөрчлөхгүй бол огцорно гэх мэтлэн энэ чинь хамгийн гол хүнд сонсогдох харагдах зүйлүүд учраас энэ бүгдийг л мэдээж олон улсын сэтгүүлчнэр мэдээлнэ. Тэрийг хараад бол мэдээж за хууль эрхцэн орчин тийм байсан ч гэсэн за энэ хөрөнгө оруулах сентимент нь одоо Монгол руу байхгүй юм байна. Монголтой холбоотой хувьцаан компаниудын хөрөнгөний зах зээл дээр хүнлэг нь бол муу ах юм байна. Энэ бүх мессежүүд нийлээд манай хөрөнгө оруулалт зүйлийн хэдэн жил маш эрчимтэй баг 0 руу орчод байгаа шүү дээ. Оны өмнө тухайлбал оюутлогын далдуурхан санхүүжилт ерөнхийдөө банкуд хүлээн зөвшөөрчөлдөө эцсийн шийд бас гараагүй юм тийм үү. За энэ мэдээлэл тархаж эхлснээс хойш гол индексүүдийн үнэнд ямар өөрчлөлт оров? Ерөнхийдөө нөгөө айхтар сөрөг мэдээллээс буцаад тийм эргэсэн салхи байна уу? Буцаж байгаа салхийг нь бол сааруулж байгаа. Гэхдээ яг манай голлох түүхий дэвнүүд бас нэмж унаад байна. Энэ оюутлогын уулахын санхүүжилтийн төлөвлөгөө батлагдсан хойноос ч гэсэн үргэлжлүүлээд манай ДСЮ нь одоо унаад эхэлж байна. Доктортой байдлын гэрчилгээ авсан тухайн аж ахуйн нэгжид ямар ч Монгол улсын засаг дүр солигдсон хөрөнгө оруулагчдад татвар нь хിവэрэ бизнесийн орчин хിവэрэ байх тогтолцоо үйлчлэх боломжийг нь та юу гэж харж байгаа? Одоогийн хуулиар боломжтой. Хөрөнгө оруулалтын гэрээ бол маш өргөн хүрээний бизнесийн дээр татварын орчныг докторжуулж байгаа. Докторжуулах гэрчлэгээ бол 4 татвар дээр одоо тухайн төслөөс хамаарат 5-аас 24 жилийн хугацаатай энэ 4 татвар нэмэгдэх юм бол та хуучин одоо бага төвшнгөөр нь татвараа төлнө. Харин буурах юм бол тэр буурснаа дагаа явна л гэсэн амлалт шүү дээ. Ямар ч гэсэн өгсөхгүй мэн. Яг татвар нэмэгдвэл тэр хүмүүсийг хүсэхгүй. Хуулиар тэгж хамгаалагдсан ийм хөшүүрэг. Тэгэхдээ миний хэлж байгаа бусад улсуудын нөгөө хөшүүргийг яаж ашиглаж байна? Ямар одоо хандлага байна гэдээ харах юм бол ихэнх улсууд бол татвараас бүр чөлөөлдөг шүү дээ. Миний харж байгаагаар бол бид нар 2012 онд хэрвээ эдийн засгийн гадны хөрөнгө оруулалтаа боосон ийм хууль журам батлаагүй бол өдөрт ингэж хямарч яах үгүй юу гэдэг маань бас л айгүй эргэлзээтэй асуудал. Тэгэхээр энэ бүгдийг 12 онд хийсэн бид нар 4 жилийн хугацаанд одоо үр дагаврыг нь хамсаж байна. Мэдээж бид нар хуулиа тэгшилчээд байгаа бизнесийн орчноо докторжуулалтын гэрчлэгээ олгоод сайжруулаад оюутлогоо сайн мэдээ дуулдаал байна. Одоо ер нь цааш таах хэрэгтэй. 5 жилийн өмнө бид нар ингээд олон улсын одоо хүнсний одоо төргөн хоолны сүлжээ ресторанууд Монголд орж ирээд ингэж байдаг. Мөн түнчлэн технологийн салбар нь яаж хөгжиж байгаа вэ тийм ээ. Ерөнхийдөө бол бидний амьдрал өдрөөс өдөр сайжирсаар байгаа. Энийг жолоодогч ганц салбар маань уулуурхай салбар болж байгаа. Гэтэл нөгөө уулуурхай салбарынхаа одоо 3 сая иргэн баг 3 сая л одоо баг би өөрөө сүлдээ тийм болчихлоо шүү дээ. Нөгөө уулуурхай салбар чинь байгаль орчинд хортой байна, хөнөөлтөй байна. Мэдээж хортой хөнөөлтөй юм байгаа. Гэхдээ эдийн засгийн маань тэтгэж байгаа ердөөс 20 ганцхан жолоодогч гэдэг л ойлгомоор байгаа. Магадгүй ирэх 10-20 жилийн хугацаанд бид нар уулуурхай салбар дээр л тулгуурлаж хөгжихгүй бол цаашдаа бид нарт өнөөдөр нөгөө эдийн засгч нь юу үүсгэх capacity буюу нөгөө өөрийнх нь объемыг нь томсох тийм хүчин чадалтай салбар байхгүй болж байна. Нийт гадаадын хөрөнгө оруулагчдын хэдэн хувь нь зөвхөн уулуурхай салбарт хөрөнгө оруулдаг вэ? Одоогийн статистик 75% байгаа шүү дээ. 75. Тий, 70 гаруй хувь гэдэг маань шууд үзүүлж. Тэгэхээр харьцангуй яг одоо сүүлийн 2 жил ажиглаж байна. За манай газар дээр концесс гэдэг одоо төр хувийн хвшлийн шугамар хэрэгжих төслүүдийн асуудал ирсэн. 1 жил болж байна. Энэ жилийн хугацаанд өнгөрсөн 15 онд бид нар бас 15 гэрээ байгуулсан концессийн. Энэ 15 гэрээний нийт дүн өөрөө бас 6 их 80 орчим байхгүй. 3 тэрбум орчим. За энэ төслүүд бол харин Монгол руу орж ирэх гэж байгаа мөнгнүүд байхгүй. Хамгийн чухал нь орж ирэх гэж байгаа төслүүд байна гэсэн. Тэгэхдээ
хамгийн анхаарах юм юу вэ гэхээр нөгөө засгийн газартай хувийн концесс эзэмшигч хөрөнгө оруулагч гэрээ байгуулсан байна. Зүгээр өөрөө мөнгө оруулснаас одоо засагтаа ямар нэгэн бичиг баримттай байвал илүү ихтгэл төрөөд байна тийм ээ. Бидний дэмжиж байгаа хэлбэр бол ихэнхдээ BOT юм уу BOO буюу зүгээр тэр бизнесийг л авч явах тусгай эрхийг концессийн гэрээгээр тэргүүнд төсөвтэй ямар ч холбоогүй. Тэр хүн мөнгөө гаргаад 25 жил 30 жил тэр бизнесийг эрхлээ. Хамгийн гол нь биднэрт тэр нөгөө ажлын байр, нөгөө техник технологи, нөгөө оруулж ирэх гэж байгаа санхүү нь хэрэгтэй байна шүү дээ. Тэгэхээр энэ дээр анхаарал өгөх хэрэгтэй. Энийг бид нар шинэ хууль хийж байгаа. Төр хувийн хвшлийн хуулийн төсөл боловсруулаа явж байна. Удахгүй өргөн барих бах засгийн газрын хэмжээнд. Тэгэхээр энд бол энэ хэр одоо BT-гийн хязгаар байдаг л да олон улсын практикт өнөөгийн хуулинд байхгүй учраас бид нар энийг оруулж өгөх юм шинэ схем явж байгаа. Хуулиа институцүүд маань засгийн газрын институцүүд, орон нутгийн институцүүд, байгууллагууд хэрхэн хэрэгжүүлж чадж байна гэдгийг шалгалт явуулж байгаа. Өөрөөр хэлбэл засгийн газрын хэмжээнд нэг гэрээ байгуулчлаа. Нэг концесс эзэмшигч хөрөнгө оруулагчтай тийм ээ. Тэгтэл нөгөө яг хэрэгжиж байгаа суман дээр нь очиод нөгөө гэрээгээ бариа явдаг, авч хилцдэг хүн байхгүй. Ийм явдал бид нарт тохиолж байгаа. Энэ яхаараа энэ байгуулдаг. Нэг сумын дарга эсвэл нэг одоо аймгийн одоо удирдлага албан тушаалтан. Эсвэл нэг мэрэгжлийн хяналтынх нь нөхөр очиж хаадаг тийм. Энэ болохгүй. Энэ яхаараа ингэдэг. Эннээс эхлээл бид нэр одоо нөгөө нэгдсэн төсөл маань яг бидний одоо нийтээрээ нэг дуу, нийгмээрээ дуу хоолой нэгтэй хэрэгжүүлж чадах уу эсгээс л нөгөө хөрөнгө оруулагч маань мөнгө өгөх үү эсгтэй хамааралтай болдог байхгүй. Саяхан болж өнгөрсөн нэг хөрөнгө оруулалтын чуулган дээр яг Түрүүчийн Жавхланбаатар даргын хэлдэгтэй адилхан юм болсон л доо. Энэ дэр нэг зүйл айгүй сэтгэл сэртгийлгсэн. Энэ юу гэхээр нэг одоо манай Монголд бол ойролцоогоор 30-аас 40 сая доллар босгоод сүүлийн 10 гаруй жил ажиллаж байгаа нөхөр босч ирэнгүүт юу гэсэн гэхээр танаа одоо юу чинь Монгол улс чи ер нь нэг засгийн газартай юм уу 22 засгийн газартай юм уу бид нар сүүлдээ ойлгохоо боллоо. Дээр нь одоо төв засгийн газартай ярьчаад тэгээ орон нутгийн хэмжээнд очиод ярихлаа шал өөр юм яригддаг. Энэ бол одоо бидний өнөөдрийн амьдралд тулгарч байгаа хамгийн том асуудал яа харахгүй. Гэхдээ энийг одоо дээрээс нь зэгсдэг бодлого байдаг юм уу? Одоо энэ шатны хүн суртал үстэй юу гэж ойлгох вэ? Тэгэл түрүүний хэлдэг нөгөө нэгдмэл бодлогын асуудал яригдж байгаа байхгүй. Нөгөө мэрэгсэн байдал гэдэг энэ ерөөсөө тэр тухайн албан тушаал дээр байгаа хүн асуудлаа ойлгож байна. Яах ёстой вэ? Энэ хин ямар хуулиар ямар шийдвэр гараад над дээр ирчих. Энэ маань одоо нөгөө ерөнхий салбар хөгжүүлэх гэж байгаа эсвэл эдийн засгийг хөгжүүлэх гэж байгаа, орон нутгийг хөгжүүлэх гэж байгаа төсөл маань мөн үү биш үү, тийм ээ? Хуулийг сайн ч бай муу ч бай хэрэгжүүлэх л ёстой байхгүй. Тэгтэл тэр асуудал дээр бас сул талаа ажиглаад байна. Өнөөдрийг хүртэл Монгол улс гадаад сурталчилгаанд хөрөнгө оруулалтыг татахын тулд хичнээн доллар зарцуулж байгаа. Гадаад цэвэр сурчлагыг гадаад ямар үздэг жишээ. Бид бол цэвэр төслөөл сурчлах, бизнесийн орчин, хөрөнгө оруулалтын орчноо сурчлах ийм үүрэгтэй. Төсөв маш хангалттай. За ерөөсөө одоо бодлоо манай жилийн төсөв чинь 500 сая төгрөг. За энэний 60 орчим хувь нь цалин 30 хүнтэй маш бага хүнтэй ажилтдаг. Яг параллельны нэг 20 дунджаар 20 гэрээн дээр манай хүмүүс ингээл ажилтдаг байхгүй ажлын хэсэг болгонд нь ороод 30 20 гэрээн дээр нэг 30 хүн биш шүү дээ. Тэр чинь нэг 2 хэлтсэн байгаа шүү дээ. 2 хэлтсэнд нэг 10-15 хүн 10 хүн 20 гэрээн 20 гэрээнээр ингээл параллел явж байгаа. Маш өндөр ачаалттай ингээл явдаг. Тухайлбал төслөөс сурчлах нь хэрэг үйл ажиллагаа нь юу гэж тарах вэ? Гадагшаа очиод яриад явд юм уу? Яриад явна. Хөрөнгө оруулагч нар ирэхээр тайлбарлана. Яг бид нар ихэнхдээ нөгөө бизнес форум зохион байгуулдаг. Өнгөрсөн жил бол 50 гаруй зохион байгуулсан. Дангаараа биш бас хамтарч явахгүй бол нөгөө мөнгө санхүүжилт байхгүй учраас бид нар дангаараа боломжгүй. За дээд өндөр хэмжээний айлчлалуудын үеэр зохион байгуулж байгаа. Энэ үеэр нөгөө илтгэлүүдэд тавиад хөрөнгө оруулалтын орчноос урьдчилаад ингэ явж байгаа юм. Одоо бүр нөгөө энэ жил чинь бүр хямралтай гэдэг бүх төсөв гадагшаа явдаг төсөв маш байхгүйсэн тийм. Тэгэхээр ерөнхийдөө бол хүн ирэхээр л ямар ч байсан тайлбарлаад ингээд явна гэсэн. Санхүүжилтийг нэгдсэн бодлого бас гаргах хэрэгтэй. Тэгвэл за Монгол улсын хөрөнгө оруулалтын газар маань гадны оронд очиод Монгол улсаас сурталчлах зардалгүй энэ хооронд гадны хэвлэл мэдээлэл хөрөнгө оруулагчдын тархийг угаах гэдэг юм уу? Тэр боломж нь их өндөр байна гэж би харж байна. Тэр хуулиуд батлагдсны дараа ч гэсэн нөгөө өмнөх муу байсан хуулийг жишээ татаж ярьсан хэвээр байгаа мэдээ маш олныг уншижсэн. Та энэ дээр ямар байр суурьтай? Яг Монголын эдийн засаг уулуурхай оршин талаар бичдэг гадны томоохон хэвлэлүүд бол айгүй зөөхөн. За 10 хүртэл ерөөсөө хөрөхгүй. Тэгээд бид тэр бүгдийг бид нар мэддэг.
ямар хүмүүс Монголын талаар бичдгийг мэддэг. Тэгээ яг тэднээсээ нийтлэлийг харахад бол бичсэн нийтлэлийг харахад бол нийтлэг зүйл нь бол хэдхэн хүмүүсээс дандаа иш татдаг. Гадны хүмүүс л мэдээж авна. Гэхдээ тэднээс бас нэг сонирхол бол яг монгол хүн яг энэ орчинд ажиллаж байгаа монгол экспертүүдээс иш авах дуртай байдаг. Гэхдээ манай талаас болохоор за төрөнч тэр за хоёрын мэрэгжлийн усууд тэр одоо ямар нэгэн талаар иш өгөх айгу дургүй байдаг. Тэгээд ирэхлээр зөвхөн яг ингээд тэр нийтлийн уншихлаарэ зөвхөн гадных л монголчуудын талаар ингэ бичээд байгаа. За муулах юм байвал муулаад байдаг. Тэгж харагдаад байдаг байхгүй. Монгол улс тухайлбал гадаас сурчлагаанда төсөв нэгэнт байхгүй юм чинь гадны сэтгүүлчтэй нэрээ тулж ажиллахад энэ дээр засгийн газрын бодлогыг нэлээд түлхүү анхааруул боломжтой юу боломжгүй юу гэж Жавхлан Баатар та боломжтой. Яг одоо ер нь ийм байгаа. Бидний тогтцсон ингээ бий болгоцсон бас харилцаатай одоо мэдээлэлээ цацдаг сувгууд байна л да. Том хэвлэлийнхэн ирдэг пакет санал болгон те. За Нью-Йорк Таймс ирлээ. За хамгийн багадаа $50,000 энэ вакциныг авах юм бол би танахыг таны юмыг одоо сурчилж өгье. Саналыг тий. Тэр маань миний одоо юу гэдэг жилийн төсвөөс одоо давсан бүх арга хэмжээний төсвөөс давсан ийм л юм болох гэдэг. Гэхдээ маш олон тийм одоо юу гэдэг юм бэ? Нэг агентлаг нэг хүн бол Монголыг сурчлах гэж байхгүй шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр бид нар бол нөгөө нийгмээрээ өөрөө сурчлах хэрэгтэй байхгүй юу? Өөрөө өөрсдийгөө гадаадд зүгээр явж байгаа бизнесмен бол тэгэл энэ нөгөө бидний яриад байгаа хуулиа сайн мэддэг хүнийг одоо татахтаа очиод бизнесээ ярихдаа бүх юмаа тодорхой ярьдаг байх юм бол энэ өөрөө маш том сурчлага. Гэтэ нөгөө талаас мөнхтөл бол хизээч төлбөр төлж гадны хэвлэл ярьслага үзээг байхгүй. Тэгэхээр би маш олон мэдээлэл төр зөвхөн мөнхтөл монгол хүн болоод яриа өгөөд идэх нь би англи хэлнийхэн давуу тал юм байна гэж утсан чинь үгүй нөгөө хүн сурталтай нөхдүүдээс яриа авч чадахгүй болохоор л чам руу хандд юм байна тийм үү? Яг үнэ. Би нөгөө за яг нөгөө төлбөртэй сурчлагаа хийх бол өөр асуудал. Зүгээр нээлттэй нэг 5 минут дуцаар яриад нэг өгүүлбэр хэлэх асуудал ахгүй да. Тэрийг л би яриад байгаа. За яг манай төр засгийн маань тиймэрхүү юм байт юм байж. Манай хувийн хвшлийнхэн илүү тэднээс бүр нээлттэй болох хэрэгтэй. Энд чинь зах зээлд ажиллаж байгаа уулуурхаа зөвлөгөө өгж байгаа, санхүүгийн зөвлөгөө өгж байгаа компаниуд байгаа. Хөрөнгө оруулалтад татгаж байгаа зорилготой тийм хүмүүс экспертүүд юм бол нээлттэй дэс ишүүгээл ах хэрэгтэй. Бид нар ингээд гадаад руу гараад манад хурж ирээч хөрөнгө оруулаач гэж сурчлах. Энэ бол нэг сурчлага. Энэ бол реклам. Тийм үү? Хамгийн гол сурчлагаа бол үгээр хэлэхгүй үйлдэлээр л явна гэсэн үг байхгүй. Манай Монгол улс өөрийгөө хамгийн сайн сурчилж байсан үе бол 2009 онд эхэлсэн. 2009 онд нэг оюу толгойч нь ингээд санхүүжилтэн цаашаа батлагтаад явхад яасан бэ гэхээр $2 байсан хувьцаа 12, $13 болсон. Бүр 11-ээс 12 оны хооронд бүр $27 болсон. $2 байсан хувьцаа. 10 дахин нугаларсан байгаа үст тийм ээ. Ингэж 10 дахин нугалархад яадгүй гэхээр олон улсын тэр нөгөө гадуур нөгөө сурталчлаад хүрэх гээд байгаа хөрөнгө оруулагч нар ч хоорондоо ярьж эхэлдэг байхгүй. Одоо бид гурав ингэ байжсэн байл гэхэд би Монголд хөрөнгө оруулсан байхад хөөш би Монголд хийгээд одоо 10 нугалчлаа штэ гэхэд энэ хоёр бол эргээд тэр бол хамгийн сайн сурчлага миний бодлоор. Үгээр шүүлтлээр үзүүл. Үгээр шүүлээ. Тэгэхээр өнөөдөр манай засгийн газар яагаад нэг төслийг сонгож аваад тэрнийг олон улсын хөрөнгөний зах зээл дээр гаргаад тэрнийг хувьцааг нь яагаад бүр тултал өсгөж болохгүй гэж. Тэрэндээ яагаад тултал зөвшөөрлөг өгч болохгүй. Энэ бол зөвхөн нэг улсын хурлын гишүүн гараад нэг юм ярихаас хамаагүй том сурчлага. Оюулгай төсөл бидээс ягаад засгийн хэмжээнд одоо ингэж явуулах гэдэг юм гэхлээрээ нөгөө эдийн засгийн нончоод байгаа учраас ганц оюулгай дээр найдах тавьчаад байна. 5 толгой одоо явахгүй байна. Яг энэ Монгол улсыг сурчлах за зөвхөн хөрөнгө оруулах хэмжээгээр биш. За бэлгүүн захирлын хэлдгээр бас эн чинь бусдад нөгөө сурчлагаа болох одоо нүүр царай болсон төсөл чинь оюутлага болчиход байгаа. За тэгээд янз бүрийн шүүмжлүүд байгаа. Гэрээ муу болсон сайжруулах хэрэгтэй гэдэг нь бол тусдаа асуудал. Одоо энэ дээр Монгол улсыг ганц эдийн засгийн одоо түүхий эдийн муугаа үед Монгол улсыг ингээд буцаад нэг жоох ингээд өндөлөх ганцхан төсөлтөй болчиход байгаа байхгүй. Тэрийг нь одоо явуулахын тулд бүх намууд чинь нийлээд одоо супер эвсэл байгууллаа шүү дээ. За баярлалаа. Энд хүрэлцэн ирсэнд ингээд маань нэвтрүүлэг өндөрлж байна. Дараагийн дугаарт та бүхний дахиад урих болно. Нэвтрүүлгийн маань шинэ дугаарыг анхааран үзсэн үзэгчдээ баярлалаа. Эдийн засгийн тойм нэвтрүүлэг Мегмар Баасан гаригуудад Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төвцийг Puma Imperial-аас та бүхэнд үргэлжлэн хүргэх юм аа.